Эхний мэдээ. За манай сурвалжлах баг Дундгой аймагт ажиллаад ирлээ. Жилийн 4 улиралд гүүгээ сааж айрыг эсэх боломжийг Дундгой аймгийн Дэрэн сумын малчин Бямбод нутагтаа нэвтрүүлсэн байна. Нүүдэлчдийн уламжлалт хавар ноолуур намар махаа борлуулж орлого олдог бол тэрээр адууга хагас фермержүүлэн айргийг улирлаас үл хамааран үйлдвэрлэж тогтвортой орлого бий болгож болдгийг харуулж байна. За өвөр монголчуудын хувьд бол тэмээг бүрэн фермержүүлж ингэний хоормог үйлдвэрлэдэг жишээд л Монголд айргийг жилийн турш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүрэх боломжтойг Бямбодынх баталж байна. Доллоодэргнөө наанаадэрм хоёрхан ч байна гурван ч байна таваар таригнаа дэмбэ ваннанда таваар таригнаа цаанаадэрм доллоодэргнөө таваар таригнаа гурван ч байна дэмбэ ваннанда. За үзэгчдээ тэгэхээр бид бүхэн яг одоо энэ хаврын цагаар дэмбидэж байна. Тэгэд энэ айргийг ууж үзлээ. Энэ бол яг энэ бидний сурвалжлагандаа ирж сурвалжилсан Бямбодын өвөл цаасан айрыг. Яг намрын айрыг шиг ийм чимжгэнсэн айрыг байд юм байна. Маа хүнцэнтэй бол нодон бол яг ингээд жилийн улирал сараа тооцоод үзсэн чинь 8 сар бүтэн саасан байлээ. Ерөнхийдөө гүүгээ. Тэгээд яг өвөл гэх юм бол одоо нийт ерөнхийдөө одоо энэ гүү мал одоо адуу мал жоохон зогсоож байгаа нөхцөлд дулаан байх байна гэдгийг бас өөрөө бас би бас энэ сааж байгааг үндэстэй бас олж авлаа. Энэ л 2 жилийн өмнөөс гүүгээ жилийн 4 улирал сааж айргаа Дундгой аймгийн төвийн хэрэглэгчдэд тогтмол нийлүүлдэг болжээ. Шинэхэн айрыг эрэлттэй байдаг тул заримдаа хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд шүнж гүүгээ саах шаардлага гардаг тухайга малчид ярьлаа. Зарим өргөт тэдний айргийг хэрэглэснээр хийж үлсэн ундаанаас татгалцсан байна. Бямбодын хам бол долуулаа эхнэр 5 хүүхдийн амьдардаг. Энэхүү улирлын хамааралгүй айрыг үйлдвэрлэж тогтмол орлоготой болж чаджээ. Өвөл ер нь аг ингээд хэжээгээ саахаар ер нь мэдээж гүүний бас хөх татрах уу яах вэ? Юу яа намар жоохон сааж байгаа тавиад нөө эргүүлээ барихад сүүн татарсан байдیں۔ Тэгээд ялгаад сайхан тэжээл өвсөндөө сайхан дасгаад ирэхээр энэ гүүн чи өөрөө саам шидэрчдэг. Тэгэл яг гарцын үед арай зуныхын ногооны сайлыг яаж гүйцэх вэ? Тэгвэл ерөнхийдөө 80% шүү нэг гүнээс л. Малчин Бямбод энэ жил 10 гаруй гүү сааж өвөл аймгийнхаа тэмээний баярыг айргаар ханган тодорхой орлого олжээ. Олсон орлогоосоо өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх хөрхийнхөө амжиргааг дэмжихэд зарцуулсан байна. Өвөл хаврын улиралд гүүний сан баг зэрэг буурдагч зөв тэжээл өгвөл зуны үеэс ердөө 20 орчим хувиар л багасдаг гэлээ. Тэрээр адууга тэжээхдээ зундаа бэлтгэсэн таан хүмүүлийг хольж өгдөг бөгөөд ингэснээр саам нь илүү шим тэжээлтэй айрх зун намрын ургамлын амт шим хадгалагддаг байна. Эднийх цагаан сарын өмнөхөн гүүгээ тавьжээ.